За сайн уу манайхаа Инкунес влог шинэ бичлэгээрээ та нартайгаа уулзаж байна. Өнөөдрийн влогороо та нарын маань бас үзэг дуртай влогуудын маань нэг болох Dior-ийн талаар ярих нэ. Та нарын ихэнх нь мэдж байгаачлан би Австрали улсад амьдраад нэлээд хэдэн жил болсон байна. За тэгээд яг сүүлийн 4 жилийн хугацаанд Dior гэдэг брэндтэй худалдааны зөвлөх, мөн гоо сайхны зөвлөхөөр ажиллаад явсан байна. Сүүлийн 6 сарын өмнө би promoted болоод Dior-ийн counter manager болсон байгаа. Dior бол миний хувьд яг миний одоо яг 2 дахь гэр шиг одоо би ихэнх цаг хугацаагаа ер нь бол ажил дээр өнгөрөөж байгаа болохоор миний 2 дахь гэр шиг маань болсон байна. Ялангуяа гадаадад амьдардаг хүмүүс цаг хугацаа үнэхээр хурдан явдаг. Тэг өглөө гараад орой гэртээ ирдэг. Тэгээд ихэнх хугацаагаа ер нь бол ажил дээрээ өнгөрүүлдэг болохоор яг л миний 2 дахь гэр шиг баг миний овог шиг ингээд болцсон байгаа. Тэгээ зарим хүмүүс баг намайг ингээд Dior Incune гээ тэгээд идэг. Dior-ийн үнэртэй ус гэж бодохоор та нарт хамгийн түрүүнд J'adore-ийн ус, эсвэл Miss Dior-ийн ус, эсвэл Sauvage ус санаанд ордон штэ тий. Ямар нэгэн байдлаар яг өөрөө та хэрэгжилж исэн ч юм уу, эсвэл яг дотны одоо найз нөхөд чинь хэрэгжилж исэн ч юм уу, ямар нэгэн байдлаар ингээд иддэг бахтаа ингээд сонсч исэн бахтаа. За зарим хүмүүс бол авъя гэж бодож байгаа. Тэгээд яг үнэрийн сайн мэдгүй байж магадгүй. Тийм болохоор авахаас өмнө бас энэ бичлэг хэрэг болох байх гэж бодоод энэ влогоо хийж байгаамаа. За би Dior-т ажиллахаас өмнө гоо сайхны салбарт ер нь бол ажиллаад тэгээд влогоо хийж байхдаа бас нэгэн одоо үнэртэй усны талаар холбогдлолтой энэ влогийг хийсэн байгаа. Тэгээ үзээгүй хүмүүс байвал бас үзээрэй, энэ влогоо 3 жил гарангийн өмнө хийж исэн юм бэлээ. За энэ удаагийн влог маань болохоор зөвхөн Dior-ийн үнэртэй уснуудын талаар ярилцсан. Манайх болохоор яг энэ 3 үнэртэй усаа, төрлийн үнэртэй усаа, iconic үнэртэй ус гэж явдаг байхгүй. Энэ 3 усан дээрээ л ер нь бол маркетингаа хийгээд фокуслаад явдаг байгаа. Манай хамгийн бest seller бол ер нь бол Miss Dior-ийн ус байгаа. За тэгээд хамгийн анхны Dior-ийн гаргаж исэн ус болохоор Miss Dior-ийн ус байгаа. За тэгээд хүмүүс Miss Dior гэхээр бас мэдгүй хүмүүс нь бүгд адилхан байна гэж бодож иж магадгүй, бүгд өөр өөр байгаад надад болохоор тэгээд Miss Dior-ийн бүх төрөл нь байгаа болохоор би та нартай ингээд харуулад үнэртүүлж чадахгүй харуулад явъя, тайлбарлаад. Манай монголчууд ер нь бол нэг EDP гээд парфюм усыг л авъя гэж бодоод идэв штэ. Яагаад гэвэл та нарын зөв EDT нь болохоор хамгийн бага алкогол орсон. Тэгээ ер нь бол үнрээ нэг удаан барьдгүй, хурдан гардаг гэсэн. Тийм болохоор EDT усыг яг халуун оронд яг одоо манах шиг тийм хүүтэн ширүүн одоо уур амьсгалтай оронд бол өвлийн улиралд бол үнэр нь бол EDT ус бол ягаад ч удаан барихгүй. Тийм болохоор монголчуудын маань бас EDP-г аваад идэх нь бас зөв сонголт байдаг. За тэгээд Dior-ийн EDT ус, энэ ус болохоор хамгийн анх гарсан ус байгаа. За энээс өмнө бүр Miss Dior-ийн original Miss Dior гэх тийм ус байгаа. Тэр болохоор гэхдээ манай iconic уснуудын нэг биш. Яг Miss Dior-ийн төлөвлөлтөд болохоор хамгийн ихэнд гарсан болохоор энэ EDT гэдэг энэ ус нь байгаа. За бас өмнөх влогууд дээрээ ярьж исэн бах тий. EDP, EDT, парфюм 3-ын ялхаг. EDT нь болохоор нэг арьсан дээр 4-6 цагийн хугацаанд барина. Тэгээд 5-10% алкогол орсон. За EDP нь болохоор 6-8 цагийн хооронд арьсан дээр барина. За тэгээд 15-20% алкогол орсон. Парфюм нь болохоор 8-12 гээд ер нь бол бүхэл өдрийн турш арьсан дээр байх чадвартай. Үнрээ ер нь бол удаан барьдаг тийм төрөл нь байгаа. Алкоголны concentration түвшин нь болохоор нэг 15-20% ч юм уу тийм хамгийн их алкогол орсон парфюм төрөл нь байгаа. За би одоо энэ чинь ингээд цацаад үзье. Энэ ус нь болохоор EDT нь болохоор яг өдөр тутамд эсвэл яг зуны улиралд айгүй тохиромжтой юм сэнгэнсэн fresh одоо rose-ны үнэртэй энэ ус байгаа. За дараа нь болохоор EDP гэдэг энэ төрөл байгаа. За энэ төрлийг болохоор манай монголчууд ер нь бол ихэнх нь түрхдэг тий. Тэгээд үнэртэй усыг түрхэхдээ болохоор хамгийн халуун цэг болох тий яг энэ гарныхан хойно. За тэгээд мөн энэ тохооныхон яг нугалмын хэсэг. За тэгээд чихнийхэн хойно ер нь бол түрхүүл үнрээ удаан барьдаг гэж үздэг. Тэгээд битгий үнэртэй ус та нар маань түрхчээд ингээ хооронд нь үрээрээ тэгэхээр ингээд хатах одоо төрөл нь өөрчлөгдөд явдаг. Хүмүүс одоо тэгдэж штэ тий 2 хүн байлаа гэж бодоход энэ адилхан усыг ингээд 2 өөр хүн дээр цацгаар 2 шал өөр үнэртдэг. Тийм болохоор хүн болгоны яг арьсны pH түвшин нь өөр. Тэгээд арьс нь өөр болохоор ер нь бол удаан үнрээ барихгүй нь яг хүний арьсны түвшнөөс шалтгаалдаг. Бас үнэр нь бас шингэн бас мөн бас арьснаас нь шалтгаалдаг байгаа. Тийм болохоор та нар маань үнэртэй ус авахаас өмнө боломж байвал түрхээд тэгээд нэг
нэг 30 минут эднэр байлгаж байгаа. Тэгээ буцаж очиод яг авах гэж байгаа үнэртэй ус аваад үзээрэй. Тэгэхгүй бол яг цаасан дээр үнэртэх өөр, арьсан дээрээ түрхэд үнэртэх бас өөр байдэн шүү. Эда парфюм бол миний бас туртай төрлүүдийн нэг. За энэ Эда парфюм нь болохоор ер нь бол 6-8 цагийн турш үнрээ барина. За тэгээд энд болохоор бүх төрлийн одоо rose тэгээд мөн berry орсон байгаа. Энэ төрлийн усыг болохоор ер нь бол өвөл өдөр тутамдаа түрхэхэд айгүй тохиромжтой. EDT-гээс арай жоохон хурц үнэртэй. Дараа нь Blooming Bouquet гэдэг энэ ус бас манай хамгийн popular уснуудын нэг байгаа. За Blooming Bouquet нь болохоор бүр юм амар гоё юм sparkling гоё юм сэнгэнсэн үнэртэй яг тийм зуны улиралд түрхэхэд тохиромжтой тийм усны нэг байгаа. Энэ ус бас миний хайртай уснуудын нэг гоё зөөлхөн эмгтээлэг үнэрийг энэ Blooming Bouquet-ийг түрхэхээр мэдрээд идэв. Тэгээ бас миний одоо үнэртэй ус гоо сайханд ажиллаж байгаагийн нэг давуу тал гэвэл би ингээд ямар нэгэн одоо нөхцөл байдалд өдөр болгон аль болох өөр үнэртэй усыг түрхэхийг хичээдэг. Яагаад гэвэл үнэртэй ус амар гоё тийм дурсамжийг надад ингээ гоё мэдрүүлж өгдөг байхгүй юу. Тийм болохоор та нар маань ч гэсэн нэг үнэртэй устайгаа байнга явах биш, ингээд үнэртэй усаа гоё ингээ солиод ингээд явбал бас айгу гоё мэдрэмжийг төрүүлдэг шүү. За дараа нь болохоор Rose гэдэг энэ ус байгаа. За энэ ус нь болохоор бүх одоо роуснууд орсон, ийм сарнайн баглаа орсон амар гоё зүгээр л үнэртэнгүүд зүгээр л тийм амар гоё роуз үнэртэж байгаа. Бас амар гоё эмгтээлэг гоё аз жаргалтай happy байлгадаг ийм ус байгаа. Тэгээд Dior-ийн уснууд ер нь бол ихэнх нь роуз манай яг гол ingredient нь байдаг. Тэгээд үнэртэй усан дээрч тэр гоо сайхны бүтээгдэхүүн дээрч тэр за мөн арьс арчилгааны skin care бүтээгдэхүүн дээрч гэсэн манай яг гол бүтээгдэхүүн нь болохоор rose байдаг. За дараагийнх нь болохоор парфюм гэдэг энэ төрөл байгаа. За энэ нь болохоор яг миний хурмаа хийдэг жилийн яг өмнө гарсан яг жилийн өмнө гарч исэн энэ ус байгаа. Энэ миний хуримны үнэртэй усны сент. За тэгээ энэ усандаа би бүр амар хайртай. Яг энэ үнэртэй усаа ингээд түрхэхээр ингээ заримдаа ингээ үйлчлүүлэгчэн тарт ингээ үнэртүүлэх гээд үзэхээр яг би ингээ хурмынхаа өдөр очсон юм шиг тийм мэдрэмжийг авдаг. Тэгээ ялангуяа яг Miss Dior-ийн үнэртэй усны төрлүүд нь болохоор эмэгтэй хүний гоё юм аз жаргалтай, эмэгтэйлэг, инхрийлэг тийм мэдрэмжийг төрүүлэх үүднээс ийм гоё сабаглаа бодолтой, ийм гоё өнгөтэй байгаа. Тэгээ парфюмын энэ усанд болохоор бүх төрлийн одоо red fruits-ууд орсон байгаа. Blueberry эднэр орсон. Тэгээд бусад төрлөөс арай илүү тийм жимслэг, тэгээ бас strawberry буюу гүзээлцгөө орсон байгаа. Тийм болохоор надаа нэг амар гоё жимс үнэртэй, гоё rose үнэртэж байгаа. Тийм айгу гоё үнэртдэг. Тэгээ би энэ Miss Dior-т бас айгу дуртай. Miss Dior-ийн уснууд болохоор ийм яг inspiration package нь болохоор ийм cut like a sweet гэдэг одоо ийм костюм пижак өмссөн юм сүйт өмссөн сүйтнээс инспирэшн авч энэ усыг хийсэн байгаа. Яг ийм костюм пижак өмссөн тэнгуүтээ энэ чинь бов нь болохоор ингээд зангиа зүтсэн юм шиг ийм инспирэшнтэй байгаа. Dior-ийн усыг болохоор тийм амар өөртөө ихтгэлтэй тийм хүчрхэг эмэгтэйчүүдийг зориулж одоо хийгдсэн энэ ийм ус байгаа. Одоо яг та нар энэ пакэжийг харж байгаа бол зүүндээ ингээд битүү ийм голд зүтсэн эмэгтэй хүнээр инспирэшн авч тийм эмэгтэй хүний эрх чөлөөтэй одоо тийм strong эмэгтэй хүмүүс үүдэн штэ тий. Тийм эмэгтэй хүмүүст зориулсан энэ өндөртэй усыг түрхүүлэх гоё хүчтэй тийм хүчрхэг эмэгтэй болох үүднээс энэ өндөртэй усыг инспирэшн авч хийсэн байгаа. За тэгээ бас Dior-ийн пакэж нь болохоор яг ингээд харуулвал шампань шиг байгаа. Шампаны класс шиг бас ийм гоё пакэжтэй байгаа. Dior-ийн хамгийн ихэнд гарсан төрөл нь бас мөн EDT гэдэг энэ төрөл нь байгаа. Энэ Dior-ийн гол яг нөөц нь болохоор jasmine гэдэг flower байгаа. Jasmine орсон. Тэгээд EDT нь болохоор бас амар гоё үнэртэй. Dior-ийн хамгийн дуртай төрөл нь болохоор миний EDT. Яагаад гэвэл би бас нэг амар хурц үнэртэй ус түрхэж чаддаггүй. Тийм болохоор надад яг энэ Dior EDT-ийн л гоё санагдаад идэв. За тэнгуүтээ мөн Dior-т EDP гэдээ бас байгаа. Тэр нь болохоор надад байхгүй. Тэр нь бас хамгийн бана бест селлерүүдийн нэг байгаа. EDT-гээ бодвол арай жоохон хурц үнэртэй. За Infinissima гэдээ бас энэ төрөл нь байгаа. За энэ төрөл нь болохоор бүр илүү юм honey буюу зөвгэн бол орсон. Тэгээ арай илүү бас хурц үнэртэй тийм төрөл нь. Одоо энэ ус болохоор нэг 2 жилийн өмнө гарсан юм байна. Parfum d'Eau гэд. За энийг бас манай монголчууд мэдж байгаа байх. 2 жилийн өмнө гарсан. Тэгээ маркетинг нь бас айгүй их яваад ийсэн. Тэгээд энэ усны ялгаа онцлог нь бусдаасаа юугаараа онцлогтой вэ гэхээр алкогол байхгүй. Зүгээр ийм сүүн жадвар байгаа. Тэгээд
үнэхээр хурц үнэртэй ус түрхэж чадахгүй хүмүүс байвал энэ сүүн жадвар айгүй зүгээр шүү. Алкогол ороогүй байгаа болохоор за би та нарт түрхэж харуулъя. Ингээд ийм цагаан өнгөтэй гардаг. Тэнгүүтээ ийм амар гоё сингэнсэн фреш үнэртэй. Ер нь бас нэлээд хүмүүс энэ усанд дуртай байдаг. Тэгээд алкогол ураагүй ч гэсэн үнэрээ бас хүрхэн удаан барьна. Яагаад гэвэл EDP болохоор. Дараа нь жадварын төрлүүдээс хамгийн сүүлд шинээр гарсан нь болохоор энэ жадвар лор гэд энэ төрөл байгаа. За энэний пакэж эднэр нь бол бас үнэхээр гоё, яг ийм битүү ийм алкоголноос инспирэшн авч хийгдсэн. Тэгээд та нар мань бас хамгийн сүүлд харж исэн баг Dior-ийн амбассадор Rihanna болцсон. Тэгээд Rihanna болохоор жадварыг ер нь бол амар тийм сурталчлаа. Жадварын нүүр царай болцсон байгаа штэ тий. Тэгээд жадварын усыг одоо ингээд санаанд орохоор яг Rihanna-гийн дуул санаанд ороод байна. За энэ лор гэдэг энэ ус нь болохоор бас үнэхээр гоё үнэртэй ус. Энэ усанд болохоор оранж болсон, тэнгуүтэй жасмин орцсон. Тэгээд үнэрээ маш удаан барьдаг парфумын төрөл байгаа. Тэгээд би энэ усыг болохоор ээждээ 50 насныхан төрсөн өдрөөр бэлгэнд өгчээсэн. Тэгээд би яг энэ усыг үнэрт өнгөтэй төрсөн өдрөө тэмдэглэжсэн амар гоё. Тим мөчн санаанд ороод байдаг. Тэнд би байгаагүй ч гэсэн манай ээж яг 50 насныхан төрсөн өдрөөр энэ үнэртэй усыг авсан болохоор нэг тийм гоё ээж минь 50 насны төрсөн өдөр санаанд ороод идэг энэ усыг үнэртгэхээр. Тэгээ бас манай ээж жадварын лорыг аяга дүрхдэг. Тэгээд энэ үнэртэй усыг үнэрхээр бас ээжийн үнэр санаанд ороод идэв. Тэгээд би энэ Miss Dior нэрээ та нартаа танилцуулаагүй юм байна. Энэ Absolutely Blooming гэдэг энэ Miss Dior-ийн үнэртэй бас discontinued буюу дахиж гарахаа болцсон. Тэгээд энэ үнэр бүр бас амар гоё үнэртэй. Миний Dior-т ороод хамгийн анх үнэртчихсэн Miss Dior-ийн үнэртэй бас манай яг Dior-т ажилд орж байхад манай менежер өөрийнхөө хамгийн дуртай төрөл ингээд Absolutely Blooming-ийг надад санал болгочихсон байхгүй. Тэгээд би тэрнээс хойш энэ үнэртэй усыг үнэртэнгүүтээ яг тэр анх Dior-т ажилд орж исэн дурсамж маань бас санаанд ороод идэг. Тэгээ энэ үнэртэй усыг дахиж үйлдвэрлэхээ болцсон амар харамсалтай. Бас маш олон хүмүүс энэ үнэртэй усанд дуртай байдаг, амар их асууж ирдэг. Энд болохоор бас амар гоё бэрийн нүд арцсан нэг тийм гоё жимсний үнэртэй тийм ус байгаа. Яг энэ Miss Dior-ийн уснууд бүгд ингээд өөр үнэртэй. Тэгээ би бас Absolutely Blooming-тэй амар дуртай байсан. Тэгсэн чинь ингээ гарахаа болцоо. Одоо энийг ингээд хайрлаж түрхэж байгаа юм жоох үлдсэн байгаа. Гэхдээ миний нэг гоё юм нь гэвэл ажил дээрээ ихэнхдээ очдог болохоор ерөөсөө өөрийнхөө үнэртэй уснуудаас хэрэгэлдэггүй. Та нар ингээ харж байгаа бол миний үнэртэй уснууд ингээ шинээрээ байгаа. Дандаа ажил дээрээ очиод өөр үнэртэй ус түрхчихдэг байгаа. Нэг мэдээлэл нь гэвэл одоо Miss Dior-ийн шинэ төрөл гарч байгаа. Би тэгтээ тэрийг үнэртэж үзээгүй байгаа. Яг албан ёсны нээлтийн өдөр нь болохоор 9 сарын 7-нд нээлттэй хийн. Тэгээд манайх удахгүй бүтээгдэхүүнээ авч эхлэх байх. Би тэрийг үнэртгэхээс бүр тесэн ядан хүлээж байгаа. Тэр үнэртэй ус нь болохоор Miss Dior Essence гэдэг үнэртэй ус гарч байгаа юм бэлээ. Энэ үнэртэй уснуудаас хамгийн тийм жоохон хурц strong Essence болохоор тэгээд үнрээ маш удаан барьдаг. Тэнгүүтээ надад нэг гоё юм нь болохоор пакэжинг нь амар таалагдсан. Энд нэр болохоор юм цагаан өнгөтэй байгаа шүү дээ. Тийм боов нь тэнгүүд тэнд болохоор хар өнгөтэй, тэнгүүд ийм гоё dark ягаан өнгөтэй тийм үнэртэй бас юм билээ. Тэгээд тэрийг бас үнэртгээ дисэн ядан хүлээж байна. Дээрээ шинэ гарсан Miss Dior Essence-ийг туршиж үзэх гэж байна. Тэгээ би өглөө ямар ч байсан төгсөн одоо хүртэл надаас үнэрчж байна. Одоо бүгдээрээ та нарт харуулъя. Манад тэгээд ийм шинээр ийм спрей карт ирсэн байгаа. Зүгээр яг үнэр нь нэг тийм гоё модон чихэр шиг үнэрчж байна. Бусад Miss Dior-уудаас арай илүү ийм sweet чихэрлэг тэнгуүтэй юм бүрий дотор нь болохоор жасмин орсон байгаа. Тэгээд хамгийн их таалагдж байгаа надад бас юм гоё пакэжинг нь байгаа. Хартаа юм өрмөц байгаа ийм ягаан хар өнгөтэй. Яа тэгээд сонирхож байгаа хүмүүс байвал бас над руу бичээрэй. Надад амар таалагдлаа. Жадвар Miss Dior хоёрыг ингээд яг нэгтгээд ингээд та нартай хэллүүл Miss Dior нарай илүү одоо нэг залуу хүмүүст одоо тохирсон юм шиг санагддаг. Жадвар нь болохоор одоо арай илүү нэг хүчрэхийг одоо бие даасан нэг тэ 40-оос дээш насны хүмүүст тохирсон юм шиг санагддаг. Гэтэ би яг 20 настай бол жадвар түрхэж болохгүй гэж хэлээгүй шүү. Дээч хүн болгоны сонголт өөр. Дараа нь болохоор би Savage-ийн талаар бас
ярих гэж бодож байна. Savage бас гэхээр Johnny Depp санаанд орж байгаа шүү дээ. Savage усны inspiration болохоор тийм өргөн уудам одоо ийм хээр таалт байгаа эрэгтэй хүн төрхөх ёстой inspiration авч хийгдсэн ийм ус байгаа. Тэгээд EDT, EDP, Parfum нь бас бүгд өөрөөр. EDT нь болохоор сүлд ингээд зөвхөн нар мандж байгааг inspiration авч хийгдсэн яг зөвхөн өглөөний цагаар л түрхэхэд тохиромжтой гэд EDT-ийг хийсэн байгаа. За EDP нь болохоор яг одоо өдрийн цагаар түрхэхэд тохиромжтой, өдөр тутамдаа түрхэхэд тохиромжтой. Parfum нь болохоор яг ингээд нар жаргаж байгаа үед харанхуй үед түрхэхэд тохиромжтой гэдэг энэ гурван төрөл байдаг. Гэхдээ манай best seller нь болохоор бас EDP нь байгаа. Savage-ийн хувьд болохоор EDT, EDP, Parfum нь ер нь бол өндөр нь нэг ялгаа байхгүй. Savage ус эрэгтэйчүүдийн уснуудаас хамгийн best seller бас байгаа. Тэгээ баг эрэгтэй хүн болгон Savage-тай байх тий. Намайг ажилд орсноос хойш шинээр гарсан төрөл нь гэвэл энэ Alexa гэдэг төрөл шинээр гарсан. Би энэ Alexa гэдэг төрлийг нөхөртөө төрсөн өдрөөр нь өгчээсэн. Ингээд нэрийг бичүүлсэн байгаа зоогийгээд манай нөхөр бит хоёрын хурмаар Alexa-га төрхсөн байхгүй. Тэгээд бас Alexa-г үнэртгэхээр бит хоёрын хурим санаанд ороод идэв. Alexa нь болохоор бусад төрлүүдээс юугаараа ялгаатай вэ гэхээр бас алкогол илүү орсон, парфумоос илүү хуурц, тэнгүүтээ үнрээ маш удаан барьдаг. Тэнгүүтээ бас мөн cinnamon орсон. Арай илүү ийм чихэрлэг тийм үнэртэй. Тэг би болохоор энэ Elixir гэдэг яг энд нь илүү дуртай. Бусад Savage-уудыгаа бодвол. Дараа нь болохоор Effort гэдэг хамгийн сүүлд шинээр гарсан Savage-ийн төрөл байгаа. Энэ болохоор нэг жилийн өмнө гарсан юм уу? За энэний гарсан төрөл нь болохоор уснаас inspiration авч хийгдсэн ийм төрөл байгаа. Энэ үнэртэй усыг үнэртэнгүүд бас сүүн жадууртай адилхан. Ийм цагаан өнгөтэй та нар ингээ хардаа доор ийм цав цагаан өнгөтэй. Тэнгүүтээ энэ болохоор үнрээ амар удаан барьдаг. 8-аас 12 цаг барьдаг. Хамгийн үнрээ удаан барих чадвартай юм ус байгаа. Манай нөхөр энээс 1-2 цацаал тэгэл тэр нь бүр амар удаан. Бараг 1-2 хоног үнэртдэг. Хувцсан дээрээ цацагдвал тэгэл үнэртэй л байдаг. Тийм үнрээ удаан барьдаг ийм төрөл нь байгаа. Миний бас хамгийн дуртай төрөл. Бус Savage-аас шал өөр үнэртэй нэг тийм онцлог ийм сингэнсэн fresh үнэртэй. Тэгээд үнэртэй уснуудын ялгаа нь болохоор ийм байна. Тэгээд та нар маань өөрийнхөө хамгийн дуртай үнэртэй усыг бас доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд энэ влог жоохон ч гэсэн хэрэг болсон байх гэж бодож байна. Тэ удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Тэгээд лайк, share, subscribe дараарай. Subscribe дараагүй хүмүүс байвал subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн влогоор уулзцгаая. Баярлалаа.